Тэгээд алдах юмгүй гэдэг нь болохоор Бурханд өөрийгөө бүрэн даатгсан байдал. Бурхан дотор миний бүх зүйл байгаа. Тэгээд бүх юм Бурханаас байдаг гэсэн тэр нэг итгэл үнэмшил, тэр нэг суурин дээр суйрлагдсан хүний тухай яриад байгаа байхгүй. Хин нэгнээр булаалгаж байгаа. Эсвэл өөрийнх нь дутууд улмыг сул дорогоос болоод ингээд алдчихж байгаа. Тэр мэдрэмж бас яг тэр нэг хулгайд юм алдчихж байгаатай адилхан ч байж болно те. Бурхан авахгүй ч байж болно. Тэгээ нуух юмгүй Бурханы өмнө чин шударгаар байгаа байдал. Тийм байхгүй байх гэдэг нь юу хэлж байгаа гэхээр Бурхан дотор бүрэн дүүрэн аюулгүй байгаа. Бурхан дотор бүрэн найдвартай байгаа гэсэн юмыг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр Бурхан дотор өөрийнх нь нөгөө аюулгүй байдлын баталгааг оршиж байгаа хүнд өөр бусдад эсвэл өөртөө ч юм уу те нөгөө эгон дотроо ч юм уу хин нэгэн гэдгээ байн амсч мэдэрч явах шаардлага байхгүй л гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр тайлбарлал нь Бурхан дотор байгаа. Тэгээд бүхий л номыг бичээстэй нийцэж буй эсхэр нь жишиж үнэл. JC Braille. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тавиур. Үзэгч, сонсогч тань яг одоо үзэж буй цаг үеийн мэндийг танд хүргэе. Мирагийн номын тавиур подкастын ээлжид дугаар маань дахин нэгэн шинэ номоороо та бүхэндээ зочинтойгоо зүг эхлэхэд бэлэн болсон байна. За бидний энэ удаагийн Христ итгэлийн номууд дундаасаа Эдмунд Чан пастрын халамжлан зөвлөхөн ухагдхуун гэсэн энэ шинэ гарсан номыг талаар орчуулагчтай хамт ярилцгаар ийхүү эхлэхэд бэлэн болсон байна. За Эдмунд Чан пастрыг бас саяхан IDMS конференцээр ирснийг та бүхэн манд бас зарим нь мэдэх байх гэж бодож байна. Тэгээд хамтдаа орчуулагчтайгаа танилцъя. Та өөрийгөө танилцуулаад мөн энэ номынхаа талаар хэдүүлээ ярилцаад эхлэе гэж бодож байна. Эхлээд та өөрийгөө танилцуулаад өгөөч. За намайг Бадамзул гэдэг. Тэгээд агуу захирамж Христийн чуулганы итгэгч байгаа. Тэгээд үндсэндээ хийж байгаа ажил бол Зүүн Азийн теологийн сургууль гээд Сингапурт байдаг Библийн сургууль байгаа. Тэрний салбар нь Монголд ажиллаж байгаа. Тэгээд тэр салбар сургуульд багшлаад тэр салбар сургуулийг бас ингээд давхар ажилуулад явж байгаа. Тийм юм байна. За тэгвэл бас энэ дугаар бас айгүй их одоо өрмөц онцлогтой болох ах гэж миний хувьд бодож байна. Ягаад гэхээр энэ пастор маань, зохиогч маань өөрөө Монголд саяхан ирсэн, конференц зохион байгуулсан бас Монгол гэсэн сэтгэлтэй тийм бидний хувьд бид нөгөө нэг та одоо жишээ нь биеэр уулзаад ярилцаад үтсэн учраас магадгүй сэтгэл ч их айгүй дотн байгаа ах гэж бодож байна. Тэгээ пастрын маань, зохиогч маань Монголд ирсэн талаар, тэгээд яг энэ номынхын талаар яриагаа эхлүүлье. Тийм. Тэгээд энэ удаа болохоор бид нар нөгөө конференц дээр Эдмунд Чан пастор өөрөө биеэрээ ирж байгаад нь тааруулаад энэ номыг ингээд нөгөө гаргахаар шийдсэн байхгүй. Тэгээ энэ болохоор одоо нөгөө англи хувилбар нь mentoring paradigm гэдэг нэртэй. Тэгээ энийг бид нар орчуулад paradigm гэдэг үгэн дээр нь жоохон зүдэрж агаад тэгээд ухагдхуун гэдэг үгэн дээр тогтоод тэгээ халамжлан зөвлөхөн ухагдхуун гэдэг энэ номыг конференцийг тохиолдуулаад яг зэрэгцээд гаргахаар бэлдээд тэгээ гаргасан. Дөнгөж шинэхэн гарч ирчээд байж байгаа. Тэгэхээр Эдмунд Чан пастрыг болохоор ер нь Азийн орнуудад хуучин маш сайн мэддэг байсан бол одоо ингээд Африк, Америкт бас аюул алдартай байгаад байгаа тийм хүн. Тэгээд онцгой юугаар алдартай байгаа вэ гэхээр Библийн сургуулиудад багшилдаг хүн байхгүй юу? Сингапурта болон Америкт ингээд бусад газруудад Библийн сургуулиудад онцгойлон яг нөгөө удирдлагын чиглэлээр зааж багшилдаг. Тэгэхээр багшилдаг гэдэг нь пастраас гадна багшилдаг гэдэг нь онцлоод байгаа нь шалтгаантай байхгүй юу? Яагаад гэвэл багш пастор гэдэг чинь аюу онцгой. Тийм ээ, академик ертөнцид байгаа хүн дээр нь ингээд яг нөгөө талбар дээр итгэгчдийн донд хончлол хийж байгаа хүн. Тийм ээ. Тэгэхээр яг энэ хүний хувьд бол ингээд онол практик хоёрыг хослуулах тал дээр аюу онцгой. Тэгээд онлын тал дээр ингээд нөгөө сурч мэдэх тал дээр бол ингээд байнга өсч хөгжиж идэг. Тэрүүгээр ингээд аюу хүмүүст ингээд хүрсэн. Тэр мэдлэг, тэр ухаанаараа ингээд хончлолоо ингээд хийдэг учраас сурж байгаа хүмүүс, араас нь даарж байгаа хүмүүс, итгэгчд нь тийм ээ, оюутнууд нь ярьж байгаа зүйлээс нь ингээд амьдралд хамааралтай юмыг олж авахд аюу амар
төт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр номууд нь ч гэсэн ерөнхийдөө айгүй тийм маш практик. Онолыг ингээд аваад ердөөс практик дээр ингээд шууд буулгасан байдлаар нь өгүүлж бичдэг. Тэгэхээр ингээд нэг тийм хийсвэр ч юм уу эсвэл за энэ ч дээ гэхээр ч юм уу нэг тийм амьдралаас нэг тасарсан хол маяг юм айгу бага байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэрүүгээр Эдмунд Чан Пастер номлол болон ингээд бичдэг хэлбэр маягаар айгу их олонд танигдсан тийм хүн байгаад байгаа. Өрөө занцлагтай тий. Би бас өмнөх дотоод амьдралаа өсгөн хөгжүүлэхийг номыг асан уншиж байсан. Тэгээ одоо сая тантай ярилцгаад энэ номыг бас танилцсан. Тэгээ маш өрөмөц нөгөө нэг одоо юу хийх одоо номуудыг бодвол маш өрмөц занцлагтай бичдэг. Тэгээд таас түрүү хэлжсэн хирээний ном гэд хэлжсэн. Эргэцүүлж боддог, тунгаадаг, өдөр тутамдаа хардаг тийм онцлогтой ном юм шиг санагдсан. Тэгэхээр хоёлоо халамжлан зөвлөхөө ухагтхан гэдэг энэ 3 үгийн ном дээр маш их гардаг. Тийм болохоор магадгүй энэ 3 үг энэ үгээ тайлбарлахаас ч юм уу яагаад заавал халамжлан зөвлөхөө юм гэдэг ч юм уу. Одоо энэ үгүүд чинь итгэгчдийн дунд тийм түгээмэл ашиглагддаггүй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад яг энэ үгийг сонгоод энэ үг нь өөрөө яг юуг илэрхийлэх гээд байгаа гэдэг талаар хоёул ярилцъя. Тэгэхээр халамжлан зөвлөхөө гэж маш их гарч ирж байгаа. Ухагтхан гэж бас маш их гарч ирж байгаа. Ухагтхан тэд ухагтхан гэд дугаарлцсан байсан шүү дээ. Тэгэхээр энэ талаар ярилцвал. Тий, ер нь бол номны маань нэр нь нөгөө англи дээр mentoring paradigm. Тэгэн гут ном нь доторх агуулга нь орчуулагдсан ирнэ. Гарчгийнхаа орчуулган дээр хамгийн их цаг шаардсан байсан байхгүй. Яа тэгэхээр mentoring гэдэг үгийг монгол дээр болгох нь нэгдүгээрх бэрхшээл, хоёр дахь нь paradigm гэдэг үгийг монгол дээр юу гэж болгох вэ гэдэг асуудал ингээ гарч ирээд. Тэгээд ерөнхийдөө яг ингээд номоо орчуулчаад дахин хараад тэгээ mentoring гэдэг үгэн дээр бол энэ номоос гадна ер нь ингээд бусад орчуулга өөр юм хийжсэн ч гэсэн заавал ингээ нэг монгол дээр оновчтой нэг тийм үг хэрэгтэй болоод тэгээд яг зарим нэг гадаад үгэн дээр ингээ байгаа чигээр нь шууд аваад орчуулахгүйгээр байгаа чигээрнгээр нь аваад хэрэглэх тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгээ ер нь mentoring гэдэг үг Монголд яг тэр чигээр орж ирэл ах шиг байна л да. Одоо бол гэхдээ яг энэ номон дээр болохоор mentoring-ийн ухагтхан гэдээ ярина гэхлээр жоохон тийм юугүй оновчтой биш. Яг агуулга номны хүрэх гээд байгаа мессежийн хувьд ч гэсэн бас ингээ оновчтой биш. Тэгээд яг mentoring гэдэг үгэн дээр одоо coaching, mentoring, teaching гэдэг ингээд багшлах, заах, сургах, дасгалжуулах, менторлох гэдэг ч юм уу ингээд ижил төстэй агуулгатай юм шиг айгүй олон үгнүүд байгаа байхгүй. Гэхдээ ялгаатай үг учраас өөрийнх нь яг зориулагдсан тэр нэг яг л нэг тодорхой төрлийн ойлголт ухагтхан нэг илэрхийлэхэд зориулагдсан үг гарцаагүй байгаад байгаа. Тэгээд тэрийг нь илэрхийлэхийн тулд яагаад дасгалжууллаас менторын юугаараа өөрийн те зааж сурахаас юугаараа өөрийн дагалдуулахаас юугаараа өөрийн гэдгийг гаргаж ирэхийн тулд тэр одоо нэг акцентыг нь гаргаж ирж ялгаруулахын тулд халамжлан зөвлөхөг ингээ холбоо үг болчихсон байхгүй. Тэгэхээр зөвлөх юм уу гэхлээр дангаараа зөвлөх биш. Mentoring гэдэг үг нь одоо яг ингээ англи тойл бичгэн дээрээс ч юм уу англи хэлэн дээр хэрэглэгдэж байгаа хэрэглэгдэхүүнийхээ хувьд нь ингээ харах юм бол өөрөө тэр заах гэдэг юм дээр туршлагачсан хүн байх хэвээр. Ментор гэдэг хүн нь өөрөө хийгээд үтцсэн, өөрөө амьдралын туршлага хийсэн, дадсан тэр зүйлээсээ яг адилхан зүйлийг хийх гэж байгаа хүнд зөвлөх гэж байгаа хүнийг ментор гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хийж үзээгүй юмараа бусдад менторлон гэдэг ойлголт огт байхгүй болчиход байгаа. Тэгэхээр тэр хэрэг хийж үзээгүй юм бусдад заах гэж байгаа бол тэр ингээ багшлах байж болно. Тэгээ ингээд нэг онлоор юм заадаг. Тэгээ практик нь бол ингээд чамаас хамаарна гэдээ орхидог ч юм уу тийм ээ. Ментор хийн гэж байгаа бол зайлшгүй миний туршлаганаас болж менторын маань нөгөө зөвлөгөө авах гэдэг хүн маань миний туршлагын улмаас намайг зорж ирж байгаа гэсэн утгатай болж байгаа байхгүй. Тэгэхээр туршлага тэгээд эн чинь ингээд зөвлөх гээд байгаа тэгээд халамжлах гээд байгаа нь болохоор юу вэ гэхлээр нэг төрлийн энэ одоо нэг коучингийн нэг хэсэг орж ирэх гээд байгаа.
омын надаас одоо ингээд менторингийн зөвлөгөө авах гээд ирлээ гэж бодоход би туршлагаасаа дээрээс нь халамжлах гээд байгаа хэсэг нь болохоор энэ туршлага өнөөдөр минийх байсан бол маргааш чинийх болж хуурахт нь би чамд туслах гээд байгаа тэр халамжлал яваад байгаа байхгүй. Тэгэхээр халамжлах нь үргэлжилж байгаа тэр процесс зөвлөж байгаа нь болохоор одоо ингээд ярьж байгаа тэр ярилцлагууд хамт өнгөрүүлж байгаа тэр цагууд халамжлахуугаар нь дамжуулаад чамайг тэр туршлагыг эзэмшсэн тэр нэгэн болохт ч ингээд хамт байх тийм ээ хамт алхах хамт өнгөрүүлэх тэр сарууд тэр цагууд тэгэхээр ингэж нөгөө менторшипийн харилцаа ментори болон ментор хоёрын хооронд менторингийн ажил хийх гээд байгаа тийм ээ тэр утгаараа ингээд халамжлан зөвлөхүү гэдэг холбоо өгөөр ингээд жоохон нуршир юм шиг боловч тайлбарлаад өгвөл илүү оновчтой санагдах гэж бодоод ухагтгууны хувьд болохоор яг парадайм гэдэг үгэн дээр янз бүрээр ингээд зарчим гэдэг ч юм уу тийм ингээд явжгаад энэ бол яг үндэ бол нэг зарчмын ном биш байхгүй юу. Тэгэхээр ухагтгуун гэдэг болохоор илүү хүний нөгөө ойлголт дээр тулгуурсан үзэл баримтлалыг төлөвшлүүлэх зорилттой үнцэнтэй ингээд бүр илүү дотоод хүний үзэл баримтлалаас гарч ирэх гээд байгаа ухагтгуун байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр мань хүний энэ номын дотор санал болгож байгаа 30 ухагтгуун байгаа. 30 ухагтгуун нь ментор хүний зүгээс өөрөө амьдралын туршлага, үйлчлэл, ажлын туршлага, эзэнтэй алхаж байгаа алхаа тэр болгоны туршлага дээрээс гарч ирсэн биднэрт уншигч биднэрт санал болгож байгаа амьдралын үнцэн үзэл баримтлалын шифт буюу тийм ээ өөрчлөлт, шилжилтэнд зориулагдсан ухагтгуунуудыг санал болгож байгаа юм аа. Түүнээс дагах ёстой зарчим бол биш юм аа. Мөрдөх ёстой дүрэн бол биш юм аа. Харин үзэл баримтлалын хувьд оюун санаандаа эргцүүлэхэд зориулагдсан ухагтгуун. Тэгэхээр нэг юм ухагтгуун гэдээ ярих юм бол ийм байж болох юм уу? Нэрээ юу гэсэн үг үлээ гэдэг хүн ингээд асуулттай хандах гэдэг байгаа байхгүй юу? Миний хувьд тэгвэл энэ чи юу вэ? Энэ хүн бол ингэж бодож байгаа юм байна. Харин энэ надад ямар хамаатай вэ гэдэг тийм сониуч байдлаар шүмжилсэн, таньж мэдээ гэсэн тий тэр утгаараа ухагтгуун гээд ухаж өнгөчж тий таньж мэдэх зориулттай 30 ухагтгуун байгаа байхгүй юу. Түүнээс биш үг дууг хүлээж авах зориулттай юм биш байгаад байгаа байхгүй. Тий. Аха. За тэгвэл та саяас яриан дундаа дурдсан 30 ухагтгуун байгаа гэдэг. 30 ухагтгууныг одоо 3 ийм категорид хуваацсан байгаа шүү дээ. За халамжлан зөвлөх үе, удирдгал, халамжлан зөвлөх үе, удирдлага, дагалдуул гэсэн ийм 3 хэсэгт хуваацсан байгаа. Тэгээ энэ дотроо за ухагтгуун тэд гэдээ дараалал явуулсан байгаа тийм. Тэгээ мэдээч 30 ухагтгуун гэдэг бол одоо хоёлоо энэний талаар бүгднгийн нь бол ярьж чадахгүй. Гэхдээ орчуулагчийн маань хувьд онцгой санагдсан тэдгэр зүйлсүүдээ одоо суглаад дундаас нь суглаад бас миний хувьд эргүүлээд уншиж хахад бас онцгой санагдсан энэ талаар илүү хүмүүс мэдээсэй гэж бодсон ч юм уу. Тэдгэр зүйлсүүдээ хамтдаа ярилцъя гэж бодож байна. Тэгэд таны хувьд яг халамжлан зөвлөхөө буюу эхний хэсгүүдээс маш чухал санагдсан одоо магадгүй та өөр дээр хэрэгжүүлсэн та өөрөө удирдахч хүн байгаа шүү дээ. Тэгээ удирдахч хүний хувьд бас энэ зүйлийг ингээ аваад хэрэгжүүлэх ёстой мэн гэж бодсон ч юм уу. Одоо яг хэрэгжүүлээд явж байгаа тийм зүйл байгаа юу? Онцгой хуваалцбар байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө 30 ухагтгуун маань 3 хэсгээр ингээ 10-10-аараа 3 хэсэгт байгаа. Тэгээд орчуулад явж хахад ер нь л ингээл хэсэг болгон дээр л толгоогоо дохиол ингээл орчуулаад харин тийм ингээл нэрээд юм шиг тэгэл орчуулж явах зураа зарим онцгой санагдсан юм. Энд ингээд нөгөө орчуулга хийж явахлаараа тэгэл дуусчих юм бол сүнгэнэл явал дуусчих гад байдаг. Тэгээ нөгөө дотроос нь барьж авч чадахгүй яг тухайн үед чухал санагдсан юм авч үлдэхгүй байх боломжтой байх гад байдаг. Тэгээд тэмдэглэж авдаг байхгүй би бүр зориуд. Тэгээд надад энэ ухагтгуун 4 дээр байгаа энэ нотлох юмгүй алдах юмгүй нуух юмгүй гэдэг. Энэ ухагтгуун нь болохоор дотоод амьдрал руу чиглэн зөвлөхөө гэдэг ухагтгуун байхгүй. Тэгээд ухагтгуун болгоно ингээд гарчигтаад ихтэй тэр гарчиг болгоно дотроо ингээд нөгөө дэд хэсэгтэй. Тэгээд дэд хэсэг нь болохоор нотлох юмгүй алдах юмгүй нуух юмгүй дотоод амьдралын тухай
өгүүлж байгаа. Тэгээд энэ ерөнхийдөө яхав энэ цаг үетэй холбоотой ч юм уу эсвэл ингээд миний хийж байгаа ажил үйлчлэлтэй холбоотойгоор уулзч учирч байгаа ингээд маш олон хүмүүсээс сонсож байгаа амьдралын түүх гэрчлэлтэй холбоотойгоор ч юм уу айгу гүнзгий маш их санал нийлж тийм зүрх сэтгэлд хүрсэн хэсэг байхгүй. Тэгээд энэ чинь ингээд ингэж байгаа нэг товчхон энэ гурвыг ингээд хэлсэн. Нотлох юмгүй гэдэг нь бурхан дотор бүрэн дүүрэн аюулгүй байх байдлыг хэлж байгаамаа гэд. Тэгэхээр ямар нэг юм хийсэн гэдгээс бол хин нэгэн гэдгийг ингээд нотлж харуулах гал батлах гал одоо чичрээл те эсвэл ингээд сандраал эсвэл хин нэгэн байха болчих юм бол хин нэгэн биш болж харагдчих гээд байгаа юм шиг аль нэг хэсгийг мэдэгдэхгүй анзаарахдаггүй дутуу орхигдчих юм бол ингээд нэг юм айц төгшүүрийн сандралын юм ингээд мэдрэмжүүд дотроос нь ингээд хөдлөх гээд байдаг ч юм уу тийм юмыг энэ чинь ингээд яриад байгаа байхгүй. Тэгэхээр тийм байхгүй байх гэдэг нь юу хэлж байгаа гэхээр бурхан дотор бүрэн дүүрэн аюулгүй байгаа. Бурхан дотор бүрэн найдвартай байгаа гэсэн юмыг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр бурхан дотор өөрийнх нь нөгөө аюулгүй байдлын баталгааг нь оршиж байгаа хүнд өөр бусдад эсвэл өөртөө ч юм уу те нөгөө эгон дотроо ч юм уу хин нэгэн гэдгээ байн амсч мэдэрч явах шаардлага байхгүй л гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр тайлбарлал нь бурхан дотор байгаа. Тэгээд алдах юмгүй гэдэг нь болохоор бурханд өөрийгөө бүрэн даатгсан байдал. Тэгэхээр бурхан дотор миний бүх зүйл байгаа. Тэгээд бүх юм бурханаас байдаг гэсэн тэр нэг итгэл үнэмшил, тэр нэг суурин дээр суйрлагдсан хүний тухай яриад байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэг юм алдчихлаа гэхлээр надаа яг энийг яг энэ бүлэг дээр ирээд надаа хулгаад юм алдчихсэн тэр нэг мэдрэмж яг санагдчихсэн байхгүй. Би нэг л удаа хулгаад юм алдчих үзчихсэн байхгүй. Тэгээд жоохон хүүхэд байхдаа ихтлгүүрт ундаанд очирлоод байж хата тухайн үед болохоор ундаа 60 мөнгө байсан. Тэгээд надад 2хан ундаа авах. Нэг төгрөг 20 мөнгө байсан байхгүй. Тэгээд би яг хичээлээд арч ингээ парчгийнхын гарманд ингээд нэг төгрөг 20 мөнгө хийчихсэн очирлоод тэгээд яг худалдагч дээр ирээд ундаа авах гэсэн чинь миний карманд байсан мөнгө алга болчихсон байхгүй. Тэгээ би очирлж байгаад очиод хоосон байгаагаа ингээ хараад юу ч авахгүй. Тэгээ ингээ мөнгө хайшаа орцсныг мэдэхгүй. Яахаа мэдэхгүй жоохон хүүхд ингээд айгу гунигтай гараа явчихсан ингээд юм алдцсан хүндээ. Тэгээд нөхөж чадахгүй тэргээ би хаанасаа нөхөх юм те надаа хүн маа гэд ундаа өгөхгүй маа гэд мөнгө боцоогаад өгөхгүй тэгээд ингээ гэртээ ингээ хоосон орж исэн байхгүй. Тэгээ тэр болохоор манай гэр бүлд ингээд тогтцсон юм байсан байхгүй. Өдөрт ингээд хүүхдүүдтэй ээж аав ингээд 2 шил ундаа авахыг ингээд зөвшөөрдөг байсан. Өдөрт ингээд хэрэгэлдэг байсан. Ер нь ингээд цорын ганц тийм онцгой юм нөхгүй юу. Тэгээ тэргээ алдчихсан. Тэгээ тэр өдөр ерөнхийдөө ингээд гунигтай бүгдээрнгийнхээ хувьд гунигтай. Тэгэхээр яг тийм нэг хүн нэр төрийн хувьд, эд зүйлийн хувьд, скол хин бэ гэдгийн хувьд ч юм уу нэг юм ингээ алдчихж байгаа, хин нэгэнд алдчихж байгаа, хин нэгнэр булаалгаж байгаа, скол өөрийнх нь дутуу долимог сул дорогоос болоод ингээ алдчихж байгаа. Тэр мэдрэмж бас яг тэр нэг хулгайд юм алдчихж байгаатай адилхан. Нандин юм ингээд байхгүй болцсон. Одоо тэрийг юугаар орлуулах вэ гэдэг тэр хоосон орон зай өсчдөг тий. Гэтэл энэ ч болохоор алдах юмгүй байдал энэ талаар болохоор бурханд өөрийгөө бүрэн даатгацсан учраас бурхан өгдөг, бурхан авдаг ч байж болно те. Бурхан авахгүй ч байж болно. Тэгтээ минийх биш гэж зурлах юмгүйгээр бурхан бол хангагч эзэн. Бурхан бол хардаг эзэн гэсэн тэр итгэл найдвар дотор өнөөдөр алдсан ч гэсэн минийх биш гэсэн сулхан барьж байгаа тэр байдал тийм ээ. Эзэнтэй харин тас зурлдж байгаа бусад бүх юмыг сулхан барьж байгаа тэр төлөв байдлын тухай хэлээд байгаа байхгүй. Тэгээ нуух юмгүй бурхны өмнө шударгаар байгаа байдал. Тэгэхээр энэ бол айгүй гоё хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр нуух юм зөндөө байх гэдэг тийм ээ. Баг балчраас л хүүхэд юмаа нууж эхэлдэг. Манай хүүхэд гэхэд л яг ингээл хилд ороогүй мэжээж л хийсэн хэрэгээ нууж эхэлж байгаа байхгүй юу. Хүний төрлөх мөн чанартай холбоотой тийм нэг буруу юм яла гэдэг бидний ухамсар дотор байдаг. Тийм мэс чанарын дагуу бид нар
буруу зөвөө ингээл энэ юугаа мэддэг ингэж бодмоор бяцхан хөөхд хүртэл өс чанарын дагуу буруугаа мэддэг. Буруугаа мэдээ тэрийг ингээд нуучих гад оролддог тий. Хүн хараагүй, ээж хараагүй, аав хараагүй байх юм бол гэлс хийгээгүй юм шиг ингээд царайлчий гэдэг ч юм. Тэгээ тэр чанар маань биднэрт ингээд нас бий гүйцсэн ч гэсэн ингээд их бага хэмжээгээр ингээд байгаад байдаг. Гэтэл харин эзэнд итгэсэн яг тэр нөгөө бурхан дотор ингээд бурхантай илэн далангүй байгаад сурцсан. Бурханы өмнө гим нүгэлтэй хинч бишээрээ байгаад сурцсан, эмзэг дороогоороо байгаад сурцсан хүнд бол бурханыхаа өмнө өдөр болгон цаг мөч тутам ингээд шударгаар алхах боломжтой. Эзэн харж байгаа учраас Давид хаан ингээд хамаг хувцаа тайлаад бүжгэлдэг яг тэр итгэл үнэмшил тий. Давид хаан амьдралынхаа тэр гим нүгэлт ингээд ичхүүртэй ингээд тий живэд байж ахтай бурхны өмнө ингээд нүрээрээ газар дээр буугаад гим нүглээ улаагаад уйлаад ирж байгаа тэр дүр төрх тий хамгийн ялгуулсан үедээ хамгийн дорой үедээ нуух юмгүй байгаа шиг яг тэр эзний өмнө чин шудраг байдал байгаа байхгүй. Тэгээ энэ бүлэг дээрээс бол энэ айгу онцгой санагдсан. Христэд суурилсан захин болон сонсдог ном. Bible podcast-ийн цогц платформ. Өөрийгөө гэрэлтүүл, амьдралаа гэрэлтүүл. Гэрэлт айп хаанч хизээч хана. Гэрэлт айп. За бид бол надад онцгой санагдсан танд хуваалцъя. Надад болохоор ухагтгоо 8 дээр халамжлан зөвлөхийн 3 талбар гэсэн байсан. Тэгээ энэ 3 талбар нь үгийн амьдрал, гэр бүл, өсөлт хөгжил гэсэн байсан. Тэгээ энэ дотор нэг өгүүлбэр надад бас энэ номыг магадгүй төлөөл яг үнэхээр бүрэнгүйд төлөөлөхгүй байх. Гэхдээ надад энэ өгүүлбэр айгаа онцгой санагдсан байхгүй. Энэ нь болохоор жинхэнэ халамжлан зөвлөхий бол цогц бөгөөд гүн гүнзгий байдгаа гэсэн. Цогц бас гүн гүнзгий байдаг. Тэгэхээр энэ халамжлан зөвлөхий бол зүгээр нэгхэн талбар дээр байдаг зүйл биш, бүр цогцоороо байдаг. Тэгээ цогц байхдаа гүн гүнзгий байдаг зүйл юм байна гэдэг. Энэ зүйлсүүдийг ингээд задлаа тайлбарлаад байгаа юм шиг надад санагдсан байхгүй. Тэгэхээр танд энэ ухагтгуун дээр ямар санагдчихсэн бэ? Тийм, ер нь Эдмонд Чангуайн гэдэг сая IDMC конференц дээр номлолууд дээр ч гэсэн цогц гэдэг үгийг дахин ингээд ашиглаж байгаа. Тэгээд холистик гэж англи дээр хэлдэг тийм ингээд цогц. Тэгэхээр дагалдуул ингээд эрэмдэг зэрэмдэг байж болдог тухай. Христэд итгэгч хүний эзэнтэй алхаж байгаа алхаа эрэмдэг зэрэмдэг. Нэгээс нь тахир дутуу юм шиг тийм байдалтай байж болдог тухай Эдмонд Чангуай байнга ярьдаг. Тэгэхээр аль нэг зүйлээ ингээд одоо яг нөгөө жимд явдаг, дасгал хийдэг хүмүүс бол энийг аягүй сайн мэддэг. Зөвхөн цээжин биений дасгал хийгдэх юм бол тэр рискийн болчин хөгжөөл. Тэг ингээд доошоо хөлнийхэн дасгалыг хийхгүй бол хөл нь юм сулбгар тий. Тэгсэн ирнэ гарандаа олохлоор ингээд амар булчин хийгээд байдаг тий. Яг тэрнтэй адилхан сүнслэг байдал гэдэг бол хүний өнөөдөр миний амьдарч байгаа амьдрал, миний хийж байгаа ажил, харилцаа энэс ингээд салангад юм огт биш гэдгийг Эдмонд Чангуай энийг цогц гэдэг. Тэгэхээр ингээл эзэнтэй харилцаж байгаа харилцаа чи бид хоёрын харилцаанаас тусдаа тийм ойлголт байхгүй гэдгийг. Энэ хоёр чинь нэг бүхэл, би гэдэг хүн чинь нэг бүхэл тийм ээ. Ингээ гэр бүл рүүгээ нэг өөрөөр харилцаад ажил дээр очихлоор нэг айгу гоё, үйлчлэл дээр очихлоор нэг гоё ийм биш. Нэг хүн бол нэг хүнээрээ л байх хэвээр тий. Зүрх сэтгэл олон хэсэгт хуваагдана гэж байхгүй. Хүний дотоод ертөнц олон хэсэгт хуваагдаа тэрийг энэ бол энэний хэсэг, энэ бол тэрний хэсэг гэх ойлголт байхгүй гэдгийг л үндсэндээ яриад байгаа байхгүй. Тийм болохоор ингээд бурхантай хамт өнгөрүүлж байгаа тэр цагууд болон гэр бүлийн амьдралын тэр цаг тэгээ хувь хүний одоо өсөлт хөгжлийн тэр талбарууд энэ бүх юм чинь ингээд цогцоороо хамт явах ёстой. Тэгээ энэ цогц байдлаас халамжлан зөвлөхүү хийгддэг болохоос биш гэр бүл нь ингээд сүрчихсэн одоо үг сургаал нь болохоор айгүй төгс юм шиг харахад тэгээ тэндээсээ хүнийг менторлон гэвэл энэ бол эрэмдэг зэрэмдэг байдал байх гээд байна. Энэ бол тийм цогц менторлол тий одоо зөвлөх
халамжлах ажил биш байх гэдэг байна гэдгийг хэлээд байхгүй юу. Тэгвэл энтэй уялдуулаад яг үргэлжлүүлээд хогтгон 9 магадгүй холбогдоод явах юм шиг санагдаж байна. Энэ дээр болохоор 4 алхам байгаа. Үннийг таньж мэд, түүнийгээ хэрэгжүүл, үр ашгийг нь хүрт, тэгээд бусдад дамжуул. Харин энэ алхмыг хизээч одоо алхасах боломжгүй. Заавал туулж бүгднгийн одоо яаж иж цаашаага дамжуулдаг зүйлээ гингүүд нөгөө бидний цогц зүйл чинь та түрүүн хэлсэндээ өөрөө амьдрал дээр хэрэгжүүлээгүй бол үүнийг одоо бусдад зөвлөхөд боломжгүй ирэмдэг зүйл юм а гэсэн. Тэгвэл яг энэ зүйлсүүдийг бас яг дараалтайгаар бүгднийг давж туулж одоо амсж иж дамжуулах юм а гэдэг талаар гардаг шүү дээ. Энэ бас яг холбогдох юм шиг санагдаж байна. Тий, яг үнэ. Энэ бүлгийг унших юм бол 1-р алхмаас 4-р алхам руу битгий үсрээрээ гэд захиж хэлж байгаа тий. Яа тэгэхээр маш түгээмэл хүмүүс тэгэх гээд байдаг. Тэгээд энэтэй бас ингээд яг Монголд ингээд үйлчлэл хийж байгаагийн хувьд ингээд талбар дээр байгаа хүмүүстэй уулзаад сургалтууд хийгээд харилцаад явж хахад ийм бас айгүй их ажиглагдах гэдэг. Зарим хүмүүс тэгээд одоо нөгөө Библийн сургууль бас ингээд багшлаад явж хахад оюутнуудаас минь бас яг ингээд шинэ орж ирж байгаа оюутнуудаас яг заримдаа хамгийн ихэнд ханхлах гэдэг зүйл нь яг ийм байх гэдэг. Оо гэл ингээл шинэ ойлголт урд нь уншиж байгаагүй сонсож байгаагүй зүйл ингээл уншлаа, лекцээр хичээлээр онлоос харлаа, тэгээ даалгавраасаа олж мэдлээ. Тэгэн гутаа шууд тэргээ одоо ингээд сошиал дээр постлох гоц ч юм уу. Шууд ингээл хүмүүст ярих гад ч юм уу. Тэгээд сургуулийн багш нарын зүгээс бид нар болохоор ингээд түр хадснах хэрэгтэй. Ингээд дотроо оруулаад боловсруулад процесс хийгээд тий нэлээд шингээгээд хэрэгжилт гараад хэрэгжилт нь ингээд талбар бүр дээр чин амьдралын чин хэсэг бүр дээр ингээд гарч ирээд үр шимийг нь амсах хүртэл ингээд үнцнийг нь мэдрээд үз. Тэгсний дараа ярих юм чин жинхэн болно. Чинийх зүрх сэтгэлээс чин туршлагаас чин гарсан зөвхөн онол байхаа байлнаа. Гоё юм ярих бол ингээд ярьж болно. Гэхдээ тэрний төлөө яарах хэрэггүй. Ярихын тулд илүү жинтэй, илүү үнцэнтэй болохын тулд амсаа гэдэг тийм. Тэгэхээр амсах хэсэг нь энд байгаа байхгүй. Түүнийг хэрэгжүүл, үр ашгийг нь хүрт гэдэг 2 дахь 3 дахь алхам байгаа байхгүй. Үр ашгийг нь хүртэж үзээгүй юм ярина гэдэг бол орчин цаг үеийнхаар бол попорн гэдэг үг байгаа шүү дээ. Попорхайг бол хийхэд аюу амархан. Гэхдээ тэр нь попорч байгаа хүнд өөрт нь ч хөнөөлттэй байх боломжтой. Нөгөө попорсноос нь болоод сонсогчд ч гэсэн бас хохирох боломжтой гэдгийг бодож тэ жоохон төвчээд энийг 2 алхмыг алхасаад ингээд хараачдаг юм ингээд жоохон төвчээд алхасахгүй байхыг хийвэл насан туршдаа дамжуулж болох тийм жинтэй үнцэнтэй мессежтэй болох гэдэг байгаа байхгүй юу? Уулна. Тийм тий. Энэ хэсгүүд бас айгу чухал санагдсан. Тэгээд өөр хойшоогоо одоо сая л хоёлаа халамжлан зөвлөхөө хэсэг дээр ярьсан. Тэгээд цаашаа удирдлага, дагалдуул дээр танд одоо яг практик дээр одоо жишээ нь би бол бас октоодын бүлэг дагалдуулдаг гэдэг ч юм уу. Ингээ хүмүүс тодорхой хэмжээний дагалдууллыг ер нь хийгээд байгаа шүү дээ. 1 хүн ч вэ, 2 хүн ч вэ нүү. Цаашаа эсийн бүлэг, чуулган ингээл томроод явж байгаа. Тэгэхээр энэ дагалдуул дээр яг практик энэ номноос та нэгийг хуваалцаач гэвэл магадгүй эсвэл та яг одоо өөрийнхөө чуулган дээр, өөрийнхөө удирдлага дээр хэрэгжүүлж байгаа тийм ухагтгуун танд байна уу? Тийм. Тэгэхээр удирдлагын хэсэг эхлэнгуут хамгийн ихнийх нь энэ ухагтгуун байгаа. Энэ болохоор халамжлан зөвлөхөн удирдлагын философи гэдэг. Үндсэндээ одоо яг нөгөө mentoring leadership-ийн философи гэсэн үг байхгүй. Тэгэхээр ментор хүн удирдлагын хувьд яг ямар одоо философик, ямар онолыг ингээд тээж явж явах хэрэгтэй вэ гэдгийг санал болгож байгаа зүйл нь томоор сэтг багаас ихэл гүнзгий сорилуул гэдэг ямыг хэлж байгаа. Энэ бол ингээд өртөөсөө энэ 3хан богинохон үгээр айгүй чухал ингээд суурны зүгээс ингээд дээрээс нь харах зүгээс ингээд алсыг харах зүгээс ингээд dimension гэдэг шүү дээ. 3 хэмжээст гэж байгаа юм шиг тал бүр байсан ингээд хэмжээсүүдийг хэлчихэж байгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ 3 бас ингээд нийлээд
удирдлагын философийн яг тэр цогц байдлыг өгж байгаа юм байна гэж би бол хувьдаа харж байгаа байхгүй. Тэгэхээр удирдлага гэхлээр ингээл зөвхөн томор сэтгэх тухай ингээл яриад байх биш. Багаас эхэл гэдэг нэг юм элемент энэ чи яваад байгаа байхгүй. Багаас эхлэн гэдэг бол ичмэр зүйл биш. Өнөөдөр дагалдуулж байгаа миний хувьд нэгэн хүнтэй ажиллаж гин гэдэг чамлах юм биш гэсэн үг болчиход байгаа байхгүй. Баг гэж бодох хэрэггүй. Энд чинь миний эхлэл байж болох. Нэгэн хүн дээр би итгэмжтэй, чанартай, тууштай байж чадах юм бол эн чинь нөгөө нэг том зүйлийн эхлэл бас байх боломжтой гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр нэг баг байна гэд ингээ хараад чамлаад ингээ хаяад гөвчдөг ч юм уу тэ жижигэн зуглаан байна, нэг өсч ядж байгаа зуглаан байна, цөөхөн үнэтэй байна ч юм уу тэр ердөөсөө чухал биш байгаа байхгүй. Одоо нөгөө их багын асуудал огт биш. Гэтэл энэ ч нөгөө баг зүйлд итгэмжтэй байна. Баг зүйл өөрөө жинхэнэ суурийг тавих тэр сургалтын гол хэсэг байдаг гэдэг юмыг айгүй хэлээд. Тэгтээ багыг яаж бас гүнзгий хийх вэ? Баг гэлээгээд өнгөц хийн гэсэн үг бас биш. Баг хэрнээ хийж байгаа зүйл маань баг, дотроо тээж байгаа хараа маань үргэлж том. Гэхдээ яг хийж байгаа хөдөлмөрлж байгаа зүтгэл урсгаж байгаа одоо хөлс маань гүнзгий ухахын төлөө байнга хийн гэсэн үг. Тэгэхээр цуглааны хувьд одоо яг практик дээр энийг амсаж байгаа зүйл бол яг манай чуулган дээр би бол энийг айгүйх амсаж байгаа гэж бодож байгаа байхгүй. Анхнаасаа ерөнхийдөө энэ ном ингээд нөхөр бит хоёрын хувьд тэгээ ганц маа нөхөр бит хоёрын хувьд биш. Маа цуглааны хэд хэдэн хүмүүсийн хувьд энэ ном ингээд гарын авлах шиг ингээд бийждэг ном байхгүй. Тэгээд орчуулагтаж гараагүй байсан ч гэсэн бид нар энийг айгүй олон жил хэрэгжилж байгаа. Тэгээд бидний хувьд ингээд танаа цуглаан өсөж гин үү гэдэг асуултаа айгүйх тулгардаг байхгүй юу. Бусад ингээд хүмүүстэй уулзахлаар цуглаан чи хэр өсөж гин дайжгүй юу гэл. Тэгэл өсөлтийг тэгээд яг юуг асууж байгаа вэ гэдэг дээр нь би асуудаг байхгүй. Өсөлтийг тоогоор ярьж гин үү эсвэл гүн гүнзгий байдлыг өсөлт гэж бодож асууж гин үү гэд. Хэрв тоо ярьж байгаа бол бид нар нэх амар шалтай өсөөгүй байна. Гүн гүнзгийг хэрв ярьж байгаа бол бид нар ингээд баг багаар ингээд алгуурхнаар ингээд гүнзгийрж ах шиг байна гэд тэгэж ярьдаг байхгүй. Тэгээд ингээд бидний хувьд баг зүйлээ чанартай гүнзгий сайн хийснээр яванда нөгөөх маань ингээд нөгөө гिचийн үрний эффектээр те жижигхэн үр цаг нь болохоор цаглаас нь том мод болдог. Тэр модон доор ан амьтаж үртэн шууд хүртэл хурж ирээд хорогдох хэвээр хүмүүс нэрээд амралтыг аваад хорогдох нь хорогдоод те тэнхэрдэг гэдэг тэр зарчим эзний ингээд нэг хаанчлалын зарчим учраас тэр зарчим ингээд яг энтэй ингээд шууд хамаатай том болно. Гिचийн үрний мод агуу том мод гэдэг те. Тэгээ баг нь болохоор тэр үр жижигэн тэгтээ тэр үр заалшгүй хөрсөндөө суугдах хэвээр үндсэн ингээд устаа холбогдох хүртлээ гүнзгий уурах хэвээр байгаа байхгүй. Тэгээ тэрийг л үндсэндээ яг байнга ингээд санаал энэ зарчмыг хараад харин тийм нэрээ тийм ингээд хийж байгаа юм болгон дээр энийг саная даа гэж бодвол. Тийм бодож явж байгаа. Тэгвэл танд яг энэ номоо орчуулахад яг дунд нь ийм зогссон ч юм уу ийм бэрхшээлтэй тийм зүйл байсан уу? Ер нь магадгүй нөхцөл байдлаасаа эсвэл яг номынхаа утга агуулга дээр гэдэг ч юм уу тийм хэцүү санагдсан ч юм уу жоохон ийм ажиллагаа орсон ч юм уу цаг хугацаа орсон тийм хэсэг байгаа лу. Тийм ер нь гарчигл байна л да. Тийм тэгээд яг үүндээ ном нь бол хизээ нэлээд дээр орчуулагдсан байхгүй юу? Бэлэн болцсон байсан. Тийм, орчуулагдсан. Гэхдээ би орчуулаагүй. Яг одоо энэ хэвлэгдээд гарсан номыг болохоор би орчуулсан. Тэгэхээр яг анх болохоор энэ ном маань юм хос ном байдаг байхгүй юу? Яг ингээд хэвлэл нь яг адилхан, ингээд загвар нь яг адилхан. Нэг нь саарл, нөгөөх нь ягаан өнгөтэй. Ягаан өнгөтэй нь болохоор дотоод амьдралаа өсгөн хөгжүүлэх нь гэдэг Cultivating Your Inner Life гэдэг нэртэй ном. Тэгээд яг зэрэг энэ хоёр номын эрхийг аваад тэгээд энэ номоо болохоор ингээд өөр хүнээр орчуулуулад нөгөө номоо болохоор би өөрөө орчуулад яг зэрэг орчуулга хийсэн тухайн үед. Тэгээд тэр үедээ нөгөө ягаан ном маань дотоод амьдралаа өсгөн хөгжүүлэх ном маань хэвлэгдээд
энийгээ болохоор яг энэ нэр томьёо бас тэгээд нэг орчуулгын зарим нэг зүйлүүд дээр яг ингээд хяналтын төвшөнд очиод гацаанд ороод хэвлж чадаагүй тэгээд хэсэг би ингээд завгүй болоод тэгээд үлдээчихсэн хэдэн жил дарцсан байхгүй. Тэгээд нөгөө энэ номны орчуулга явагдаж байгаа гэдгийг мэдчихсэн хүмүүсүүд нэхээлээсэн. Би болохоор ингээд барьж авахлаараа ингээд яг тэр нэг хэсэг нэр томьёон дээр очиод таг болчоод нөгөө орчуулгын илүү редакторлох маягаар ажиллах гад үтсэн чинь болдгоо. Тэгэж явж агаад сая өнгөрсөн өвөл ингээд за ердөөсөө энэ орчуулгыг хоошин тавиад цоо шинээр хийж байгаа маягаар ажиллагээд эхнээс нь барьж аваад орчуулад гаргасан байхгүй тийм. Тэгээд яг олон жил зуралдсан байсан болохоор яг сая барьж аваад орчуулгаад нэг тэгж саадсан юмгүйгээр харцангуй гайгүй явцсан. Тэгээд харцангуй гайгүй явхад хүрсэн гол шалтгаан нь ингээд нөгөө нэрээ тогтсонгууд гарчгаа тогтчихонгууд гарчигныхаа хүрээнд за ердөөсөө хинлэн бэ штэ гэж бодогдоод шийдэл хэсэг хүмүүстэй зөвлөлдөл болж гэнэ үү гэж болж гэнэ гингуут нь орчуулга тэгэл араас нь явцсан. Тийм. Харин тийм хүмүүстэй ер нь ингээ ярилцахаар нэрэл ер нь нэр сонгох нэрээ яг тогтхол айгүй хэцүү байд юм шиг орчуулагчны хувьд. Тийм тэгж ер нь айгүй сонсож байна. Тэгээд танд одоо битэрийн цаг жоохон дуусах төгсөж байна. Танд яг энийг л ярьчаа гэж бодсон зүйл үлдсэн өөр хуваалцсан байгаа зүйлс. Энэ номон дээр маань нэг онцгой юм байгаа нь ингээд хойдолтой хавсралт хэсэгтэй. Тэгээд хавсралт гэдэг хэсгийг болохоор сквол өмнөтгөлийг ч юм уу багын үнээх уншдаггүй өнгөрдөг юм шиг надад санагдсан. Надад болохоор би ном айгүй худалдаж авч ном айгүй уншдаг байхгүй. Тэгээд ном яаж сонгохоо ингээд хүмүүс мэддэггүй асуудал тулгарх тохиолдол байдсан байх гэдгийг би бусад хүмүүсээс бас хараад тэгээ би юу гэж зөвлөдөг вэ гэхээр ингээд номын дэлгүүрт ороод хэрв номыг ингээд номоо ингээд бүгдийг уншиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр өмнөтгөлийг ингээд унших хэрэгтэй. Тэгээд номын талаар ингээд бичсэн хүмүүсийн үг дотроос таньдаг өөрийнх нь ингээд одоо чухал гэж тооцдог хүн хэрэг тэрэн дээр үг бичсэн байвал тэр хүний үгийг унших хэрэгтэй. Тэгээд цаг байх юм бол дотроос нэг бүлгийг сонгож аваад шууд нэг бүлгийг ингээд гүйлгээд харах хэрэгтэй гэж зөвлөдөг байхгүй. Тэгэхээр энэ номон дээр бол өмнөтгөлийг нь уншаасаа тэгээд хавсралтыг нь бүр онцгойлон 30 ухагтгуунаа уншсан ч гэсэн хавсралтыг бүр заавал уншаасаа гэж санал болгомоор байгаа. Хавсралтан дээр Эдмунд Чангой тавьж исэн илтгэл байгаа. Удирдагч пасторуудын маш том конференц уулзалтан дээр онцгойлон яг зочин илтгэгчээр очихдоо теологийн боловсролын талаар бичсэн илтгэл нь тавьсан илтгэл нь. Тэгэхээр өнөө цаг үед яг теолог гэж яг практик дээр буудаг тэр зөвхөн онлайн биш амьдралд хэрэгждэг теолог гэж юу байх ёстой вэ? Тэгээд тэр теологийг сүм чуулган номлогчд онцгойлон тэ үгийг зааж сургаж байгаа үгийн хүмүүс багш нар яаж энэ теологийг гардаж хөрсөн дээр буулгах вэ гэдгийг аюулгүй тийм гүн гүнзгий бодол руу хөтлсөн байдлаар ингээд өгүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хавсралтын төлөөч болтгоо энэ номыг олж авмаар тийм жинтэй илтгэл байгаад байгаа байхгүй. Тийм байг. Тэгээд сонсож байгаа хүмүүсээс бас маш одоо тодорхой хэмжээний дагалдуул удирдлагын тал дээр бахан жигсэн зүйлийг хүмүүс ингээд сураад явж байгаа гэж бодож байна. Тэгээд үргэлжлүүлээд энэ 30 ухагтгууныг таны сая хэлсэн хотлын илтгэлийг ихэр бас уншмаар судалмаар хүмүүс байгаа. Тэгээд хаанаас авч болох вэ? Номоо хаанаас авах боломжтой вэ? Тийм одоохондоо бид нар арай нөгөө номын дэлгүүрүүдэд өгч амжааг байгаа. Тэгээд энэ 7 хоногт ч юм уу чадвал амжаад номын дэлгүүрүүдээр христчэн номын дэлгүүрүүдээр ер нь өгчэй гэж бодож байгаа. Тэгээд сая конференц дээр нэлээд хувийн зарагдчихсан. Тэгээд яг одоогоор бол надтай илүү холбогдоод эсвэл манай сургуулийн менежертэй ч юм уу холбогдоод манай офисоос ирээд аваад ихвчлэн тэгээд явж байгаа. Тийм тэгээд олноор нь ах юм бол бид нар ингээд хямдрал өгөөд орон нутгаас бас хүмүүс ах юм бол яаж явуулж дамжуулж болох уу гэл ингээд арга явж байгаа яаж байгаа хүмүүсэд өгч явуулаад ч юм уу тиймэрхүү маягаар одоохондоо түгээгээд тийм тэгээд байж байгаа.
подкаст маань их цацагдах үеэр магадгүй номын дэлгүүрүүд дээр очичихсан байх гэж бодож байна. Тэгээ үргэлжлүүлээд хоёлаа нөгөө түрүүн эхлэхээс өмнө хальт ярьжсэн бас орчуу гаргах гээд хэдэн номнууд байгаа гэсэн. Та тэрний хадлаар хальт яг хуваалцаж болох эсгүй дээ. Хальт хуваалцвал. Тийм. Тэгэхээр бид нарын хувьд илүү одоо яг монгол хэл дээр гарсан байгаа номуудыг харж агаад дутагдж байгаа талбарыг нөхөх маягаар л номнууд сонгож орчуулъя гэдэг зорилт тавиад түүнээс юм давхарцсан байдлаар ном гаргах нэг шаардлагатай биш бах гэж бодож байгаа. Тэгээд онцгойлон яг нөгөө дагалдуул менторинг лидершипийн тал дээр дагалдуул дотроо би өөрөө болохоор яг одоо нөгөө дагалдуул сүнслэг хэлбэржил spiritual formation гэдэг байхгүй яг тэр чиглэлээр докторт сурж байгаа. Тэгээд Монгол чуулганд онцгойлон яг энэ дагалдуулын материал хүмүүс айгүй их асуудаг. Материал бол элбэг хангалуун байна. Гэхдээ дагалдагч хүн яаж Христийн жинхэнэ дагалдагч байх вэ гэдэг хийхээс илүү байх гэдэг тал дээр ач холбогдол өгсөн номууд бага байгаа байхгүй. Тэгээд тэр тусмаа одоо ингээд Библийн сургуулиуд аваад ашиглаж болох. Нэгэсэндээ академик ертөнцид хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний тэр шалгууруудыг хангасан түвшний номуудыг бид нэр ирж хаагаад эрхүүдийг нь хөөцөлтөд ингээд орчуулад явж байгаа. Тэгээд эхнийх нь энэ байсан. Тэгээ одоо хоёр дахь энэ намар гарах гэж байгаа ном болохоор Ruth Haley Barton гэдэг яг энэ сүнслэг хэлбэрчлэлээр дотоод үний өсөлт төлөвшил сүнслэг амьдралын энэ хэлбэрчлэлээр бүр онцгойлон ажилтдаг Америкт маш том ретрит центертэй тийм хүн байна. Тэгээ тэрний бичсэн хамт олноороо дагалдагчийн амьдралаар амьдрах тухай ном байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүний дагалдагч байх тухай гэхээс илүү хамт олон яаж хамтдаа Христийн дагалдагч болж хэлбэрчдэг юм бэ? Нэг хүний хэлбэржил Христтэй адилхан болох тэр үйл явцад сүм чуулган итгэлийн хамт олонны тэр чухал өр нөлөө яагаад юм бүр амин чухал байдаг юм бэ гэдгийг өгүүлсэн ном. Тэгэхээр тэр ном маань ингээд бүлгэрээ судлах зорилттой. Сүм чуулганаараа эсийн бүлгэрээ ингээд олуулаа нийлээд судлах зорилттой тийм ном орчуулагтаад одоо бараг дуусж байгаа. Тэгээ хоёр дахь ном нь болохоор Христ итгэлийн ертөнцид классик гэж тооцогддог. Маш бяцхан, маш цомхон, бүр инээс жижигхэн тийм ном тэгсэн мөртлөө ингээл хүн уйлал асгараал уншдаг тийм зүрх рүү ингээл ертөсөл ингээл зүрх рүү ороод байдаг. Henry Nouwen гэдэг католик пастор. Тэгтээ католик хэрнээ евангелийн христч ертөнцид бүр ертөсөн маш алдартай ном зохиолууд нь ингээл Библийн сургуулиудын номын тавируудаар ингээл яраагаал бэж яадаг тийм хүн байхгүй. Католик юм уу гэхэд протестант хүн юм шиг. Тэгтээ тэр хүний яг католик ламтныхын хувьд яг сагчижсэн тэр сүнслэг дадлууд тэрэн дотроос Бурхныг амсаж мэдэрсэн тэр туршлагууд нь үнэхээр нандин тийм. Тэгээ тэр нандин туршлагуудаас өгүүлсэн тийм яг тэр бол яг хувь хүн эзэнтэй ганцаараа чимээгүй газарт зүрхнийхэн гүнд очиод Бурхантай уулздаг. Тэр уулзалтын тухай ном баггүй. Тэгэхээр тэр маань өвөл юм уу скол 1-2 сарын үед хэвлэлээс гарч байна. Тэгэхээр тэрийг үнэхээр хүсч хүлээж агаад бүр ингээд хүн болгон бүр тас зуураад тэр номоо бол би бүр ингээ хүмүүсээс харамлаад зээлээд аваад уншиг ихтэн хүртэл өгдөггүй. Тэгэж харамлдаг ном маань байгаа байхгүй. Тийм хоёр ном удахгүй гарна. Маш гоё номууд гарах юмэр бас тийс. Би бас айгу сонссон ч хордон уншихсан гэж бодож байна. Тэгээ бас хоёулаа үргэлжлүүлээд магадгүй тэр номыг гарах үед нь хамтдаа бас ярилцах байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн маань дугаараар Эдмунд Чан пастрын халамжлан зөвлөхөн ухтгуу номын талаар багахан хэмжээгээс нь хоёлаа хамтдаа ярилцлаа. Тэгээд бас өөр өгөөчтэй байсан байх гэж бодож байна. Үргэлжлүүлээд энэ номыг судлаад илүү өгөөчтэй нөгөө нэг ухагтгуун болгоныхаа төгсгөлд эргцүүлэлийн асуултууд байсан. Тэгэхээр энэ илүү тунгааж бодох, өөр дээрээ ажиллах, магадгүй бүлгэрээ бас хамттаач суралцаж болохоор санагдсан. Тийм болохоор хүмүүст бас өөр өгөөчтэй байх байхаа гэж найдаж байна. Тэгээ өнөөдрийн маань дугаар маш өөр өгөөчтэй гоё яриа боллоо. Тэгээд хүрэлцэн ирээд
хамтдаа энэ номынхаа талаар бас хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд орчуулагч нарт маань одоо энэ ном нь яг хүүхэд шиг байдаг бах ингээ маш үнцэнтэй байдаг байх гэж би боддог. Тийм болохоор бас яг энэ үнцэнтэй зүйлийн талаар бидэнтэйс гоё нээлттэй хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд эзний ажил бидний энэ бүхнийг хийж байгаа бүхэл шалтгаан бол бурхан эзэн шүү дээ. Тэгэхээр бидний энэ үйлчлэлийг таас сонсож байгаа, үзэж байгаа таас хэрэгтэй нэг нэгэнд нь хуваалцаарай. Ингэснээрээ бас бидний үйлчлэлийг дэмжих юм шүү гэдгийг дахин сануулж хэлье. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирж бас үнэхээр үнцэнтэй цагаа бидэнд зориулж хамтдаа ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд таныг эзэн ивэх болтугай. Баярлалаа. Та бүгдийг ч гэсэн бас үйлчлэгийг нь эзэн ивэгээд улам олон хүнд хүртээлтэй болох болтугай. Амен. Тэгээ Мирагийн номын тавир подкастын маань ээлжит нэгэн дугаарыг хүү дуусаж байна. Тэгээ та хэрэгтэй хэн нэгэнд хуваалцаж бас энэ үүнээс сурсан зүйлээ бас бидэндээ хуваалцаж болно шүү. Тэгээд дараа өөр дугаараараа дахин уулзцгаая. Баяр таа. Зарим номыг амталж, заримыг нь залгиж, заримыг нь зажилж, шингээж авах хэрэгтэй. Фрэнсис Бэйкон. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тавир.